Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33-ын 7 дахь хэсэг заасны дагуу төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 2019 оны 10 дугаар сарын 1-ээс 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд зохион байгуулж шалгалтад Манай аймгийн хэмжээнд нийтдээ 250 иргэн бүртгүүлсэн байна. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар тогтоолоор Төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулах салбар комиссийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. За дээрх ажлын хэсэг энэ сарын 8-ны өдөр Төрийн албаны зөвлөлтөд захин хурал хийж шалгалтыг хэрхэн зохион байгуулах талаар үүрэг чиглэл авлаа. Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 11 дугаар сарын 16-ны өдөр улс орон даяар нэгэн зэрэг ерөнхий шалгалтыг зохион байгуулах тав гарчээ. Харин Монгол хэл бичгийн шалгалтыг 11 дугаар сарын 19-ны өдөр авах бол дүн шинжилгээний шалгалтыг 2019 оны 11 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулах юм байна. Дархуул аймгийн хувьд шалгалтыг шинжлэх ухааны технологийн их сургуулийн Дархуул аймаг дахь технологийн сургуулийн байранд 3 ээлжээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. За манай аймгийн хувьд бол одоо 250 иргэн бол ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Ингээд төрийн албаны зөвлөлөөс бас төрийн албаны ерөнхий шалгалтыг 2019 оны 11 дугаар сарын 16-ны өдөр одоо зохион байгуулах товыг бол гаргасан байгаа. За үүнтэй холбогдуулаад төрийн албаны ерөнхий шалгалттай холбогдуулаад зөвлөмж өгөх энэ одоо видео хурлыг бол өнөөдөр төрийн албаны зөвлөлөөс 21 аймаг нийслэлийн салбар зөвлөлийн гишүүд өгөөд салбар комиссийнхэнд бол арга зүйн зөвлөгөө өгөх байдлаар бол хурлыг зохион байгуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Төрийн албаны ерөнхий шалгалтын явцыг олон нийтэд нээлттэй ил тод мэдээлэгчийн хүргийн хүрээнд ангиур дэх хяналтын камер гадна талд дэлгэц байршуулгаар төлөвлөж байна. Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага шалгалтын үеэр эрчим хүчний найдвартай байдлыг хангах, шалгалтын үйл ажиллагааг хэвээ олох нөхцөлийг бүрдүүлж дээрх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудад мэдээлэл хүргүүлэн ажиллаж байгаа юм байна.